биеийн амьдралаас залхаж байна. За энэ бол ямар ч амиа хорлоготой холбоогүй. Харин ажил дээрээ стресс буюу burnout-нд өртсөн нэгэн 22 настай залуухан хэрэглэгчийн үйлчилгээгээр ажилладаг одоо юм хүний пост байгаа. Тэгээд энэ постн дээрээ юу гэж ütсэн бэ гэхээр би 22 настай тэг үнэхээр их ядарч байна. Би хэрэглэгчийн үйлчилгээгийн чиглэлээр ажилладаг. За тэгээд энэ ажил бол үнэхээр уйтгартай. Гэхдээ би улирал болгон KPI-га авах ёстой. Тэгээ үүний тулд хамгийн сайн үнэлгээнүүдийг авч удирдлагадаа тэдгээр одоо хэрэгцээтэй зүйлүүдийг нь би тэр үнэлгээнд хэрэгтэй зүйлүүдийг нь авч ирэх ёстой. За тэгээ энэ нь бол ингээл улирал болгон мэрийгээл ингээл үргэлжилсээр л байна. За тэгээ энэ яг хизээ зогсох юм бэ? Дахин энийг ингээл хийгээл байдаг боловч энэ яг ямар утга учиртай юм бэ? Зүгээр л амьд үлдэхийн тулд үнэхээр ингэж их хичээгээд байгаа ч гэсэнтэй хамгийн бага ингээд цалингаар амьд үлдэхийн тулд би ингээд амьдарч байна. Тэгээ заримдаа шин зүйл сурахаас би ингээд залхуурдаг. Яг өдрөг л би үнэхээр их ядарсан байдаг. За тэгээд хаашаа ч юм бэ ингээд цаашаага карьерээ ахиулах гэхэд тэр ажлууд улам илүү их хүндэрдэг. Тэгээд энэний оронд нэг хөөцөлтөөдөл байдаг. Тэгээ зүгээр л даалгавраа биелүүлээл болчдөг ажил гэж байдаггүй мүү. За тэгээд хэрвээ би ингээд цаашаа явах хэрэгтэй бол өөрөөр хэлбэл цаашаага карьерээ ахиулах хэрэгтэй бол KPI гэдэг зүйлийг бол маш өндөр түвшинд байлгах хэрэгтэй. Тэгээд энэний тулд би бас багтаа өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй. Тэгээ энэ нь бол дахиад би ингээл үнэхээр нэмжил ядарна. За тэгээ энэ бүхний эцэст яах вэ гэхээр би жилд ганцхан удаа 7 хоног гадаад улс руу аялах одоо аяллийн мөнгийг хөрөмтлүүлж чадахгүйгээр ингээд нэг жилийг үддэг. Тэгээ энэ бүхэн яг ямар утга учиртай юм бэ? Гэсэн нэг ийм постоор энэ судалгааны нийтлэл бол эхэлж байгаа. Тэгээд яагаад залуу хүмүүс ийм өндөр стресстэй байна вэ гэдэг 4 шалтгааныг энэ судалгаагаар тайлбарласан байгаа. Тэгээд хэдүүлээ шалтгааныг нь хараад үзье. Нэгдүгээрт болохоор энэ судалгааны ажил дээр залуу ажилтнууд гэдэг ойлголтыг болохоор 35-аас доош насны хүмүүсийг одоо нийтэд нь оруулж үзсэн байгаа. За тэгээд нийт судлаачдын үзэж байгаагаар 35-аас дээш насныхантай харьцуулахад 35-аас доош насны буюу залуу ажилчид нь өөрөө 40%-аар ингээ илүү өндөр стрессийг мэдэрдэг. За тэгээ энэ өндөр илүү стресс нь хаанаас тэгээ ямар их сурвалжаас ч юм уу юунаас олж энэ хүмүүс ингэж илүү өндөр стрессийг мэдрээд байна вэ гэхээр энэний нэгдүгээрт нь болохоор шаргуу хөдөлмөрлөх нь тэгээ яг ямар утга учиртай юм бэ гэсэн асуулт байна. За тэгээд яг үнэндээ бол залуу үеийнхэн бол ажиллах дурггүй гэсэн үг бол биш ээ. Харин тэд нар юу вэ гэхээр энэ үр дүн бөгөөд өөрт нь ирж байгаа ханамж хоёр тусдаа энэ хоёр нийцэхгүй байгаад бол залуу үеийнхэн амар юм сэтгэл ханамжтай биш байна гэж үзэж байгаа. За тэгээд энд нийтлэлээр бол Gen Z гэдэг үеийнхнийг илүү дэлгэрүүлж авч үзсэн. Тэгэд яагаад ингэ сүүлээд бид нэр Gen Z гэдэг байгаа вэ гэхээр 18-аас 24 насны яг одоо хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж байгаа үеийнхэн маань өөрөө Gen Z байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр хүч төрж орж ирж байгаа учраас энэ үеийнхний талаар бид нэр түлхүү их яриад энэ үеийнхний талаар бид нэр илүү их судлаад ингээд энэ үеийнхний талаар онцлоод байгаа л гэсэн санаа байх нь. За тэгтэл энэ судалгаагаар болохоор энэ залуу хүмүүс чинь өөрөө 35-аас дээш насныхантай харьцуулахад ажлын байран дээрээ илүү их стрессийг мэдрээд байгаа гэдгийг ингээд энэ судалгаагаар бол харуулж байна. За тэгээд энэний нэгдүгээрх нь болохоор яг шаргуу хөдөлмөрлөх нь ямар утга учиртай вэ гэдгийг бол эднэр гэдэг дээр хүмүүс ингээд Gen Z-ний ер нь залуу үеийнхэн стресстэй байна. Тэгээд юу гэхээр яг үнэндээ бол туршлага одоо энэ залуу үеийн хүмүүст маань бол төдийлөн бага байдаг. За тэгээд дээрээс нэмээд яг карьерээ эхэлж байгаа учраас хамгийн бага цалингаар цалинжиж эхэлдэг. За тэгтэл яг үнэндээ энэ бага цалин нь өөрөө тухайн хүний яг амьдралын наад захын зарим хэрэгцээгч ингээд заримдаа хангаж чадахгүй байх ийм тохиолдлууд бол түгээмэл байдаг. Тэгтэл яг надаас гаргаж байгаа хүч
чармаалт нь өөрөө 120% хүч чармаалтыг би гаргаж байгаа. Яагаад гэвэл би туршлагагүй учраас. Тэгтэл надад ирж байгаа цалин маань өөрөө буцаагаад миний 120% хаач хүрэхгүй ийм цалин урамшуулал хангамжууд ирж байгаа нь өөрөө яг ингэж их хичээхэд одоо ямар их үндэстэй ингэж их хичээх ямар хэрэг байгаа юм бэ гэдэг ийм бодлыг одоо бий болгож байна гэж энд бол хэлсэн байна. Тэгээд нөгөө залуу үеийнхэн маань ингээд маш өндөр стресс донд байгаа. Тэрний юу вэ гэхээр карьерээ өсгөх хэрэгтэй байна. Санхүүгээ баталгаатай болгох хэрэгтэй байна. Хадгаламжтай болгох хэрэгтэй байна. Гэр бүлтэй болгох хэрэгтэй байна. За ингэж яхахта бас ажил дээр карьерээ өсгөхийн тулд амжилт гаргах хэрэгтэй байна. Мөн найз нөхдөд хадгалж үлдэх хэрэгтэй. Тэхийн тулд тэдэнтэйгээ цаг зарцуулж уулздаг байх хэрэгтэй. За тэгээд мэдээж залуу хүн учраас чөлөөт цагаа бас ингээд хөгжилтөө дурсамжтай өнгөрөх хэрэгтэй байна гэд бүр маш олон хэрэгцээнүүд залуу үеийнхэнд байгаа. Тэгээд тэдгээрийгээ ингээ бүгдийг нь биелүүлэх гэхээр санхүүгийн хувьд буюу авж байгаа цалин нь өөрөө хангалттай биш байгаа учраас энэ нь хамгийн том стрессийг бий болгож гинэ гэж энэ судалгаан дээр бол үзсэн байна. За хоёрдугаар асуудал нь болохоор карьертэй холбоотой асуудлууд байгаа. За тэгээд энэ нь юу вэ гэхээр за зөвхөн ингээд багийн гүйцэтгэлд хувь нэмрээ оруулахаас гадна өөрийнхөө хувь хүнийхээ гүйцэтгэл за тэгээд хувь хүнийхээ хөгжилд бас ингээд давхар анхаарах хэрэгтэй. За дээрээс нь нэмээд өөртөөгөө одоо ижил төвшөнд ажиллаж байгаа болон одоо янз бүрийн төвшний янз бүрийн насны одоо хүмүүстэй өрсөлдөх хэрэгцээтэй болдог. За тэгээд өөрийгөө эндээс нөгөө нотлож харуулах хэрэгтэй. Тэ бусдаас илүү сайн гэж одоо нотлож харуулах хэрэгтэй. Яагаад гэвэл гарааны шугамн дээрээс маш олуула одоо энэ карьерийн одоо энийг хэрвээ уралдаан гэж үзэх юм бол энэ уралдаан л ингээ маш олуула гүйж гарч байгаа учраас эндээс одоо хитгэн төрүүлж чадсан л илүү одоо карьерийн боломжуудыг авна. Тэгэхээр энэ нь ингээд хоёрдугаар стресс болж гинөө тий. Ингээд эхний стресс нь бол гүйцэтгэл цалин хоёр нь ингээд хоорондоо авцалдахгүй байна гэж үзэж байгаа учраас өндөр стресс авч байгаа бол хоёр дахь нь бол карьерийн өрсөлдөөн нь өөрөө маш өндөр стрессийг энэ залуу хүмүүст өгж гинөө гэсэн. За 3 дугаарт нь болохоор залуу ихнийг ингээд стресст оруулж байгаа дараагийн зүйл бол би нэг глобалчл гэж нэрлэмээр санагдлаа. За тэгээ ер нь бол гарчиг нь болохоор ингээд байршил хүчин чармаалт тэгш бус ашиг гэсэн ийм гарчигтай байгаад байгаа байхгүй. Гэхдээ яг үнэндээ бол энэ дээр ингээд залуу үеийнхэн болвол карьерийнхаа одоо хөгжлийг хийхин тулд за тэгээд маш олон цагаар урт цагаар ажиллах хэрэгцээтэй болдог. Яагаад гэвэл тэдгээр бүх зүйл шин байдаг учраас одоо нэг тухайн ажлыг 10 жил хийсэн хүн одоо 10 минутанд ч юм уу магадгүй 4 цаг хийж байгаа ажлыг одоо залуу үеийнхний хувьд бол ингээд 8 цаг, 10 цаг, 20 цаг хийх тохиолдол гардаг. Яагаад гэвэл одоо тэр ажил тухайн хүний гарт ороогүй. Тэгээ бүгдийг нь шинээр суралцах хэрэгцээтэй болдог учраас одоо бусдаас илүү их хүчин чармаалт, бусдаас илүү их цагийг ингээд зарцуулах хэрэгцээтэй болдог. За тэгсэн чинь энэ дээр нь одоо яг нөгөө глобалчлагдж байгаа учраас яг өөртөө адилхан одоо төвшний ажилтнууд гадаад улсад өөрөөс нь илүү өндөр цалинг авдаг гэсэн ийм мэдээлэлүүд бол ингээд маш өргөн ингээд түгдэг болсон, маш одоо өргөн цар хүрээтэй одоо интернетээс ингээд авах боломжтой болсон. За тэгсэн чинь энэ нь буцаагаад эдгээр одоо залуу үеийнхнийг бол стресстүүлэхэд хүргэж байгаа. За тэгээ хэдийгээр нөгөө алсын зайнаас ажиллах боломжтой, тэгээ дэлхийн одоо хаанаас ч аль ч улс руу чи ажиллах боломжтой гэж одоо гэсэн ийм одоо зар мессеж те одоо сурталчилгаанууд ингээд түгж байгаа боловч яг үнэндээ бол энэ ярьж байгаа шиг тийм амархан биш. Шууд ингээд би ажлыг гэж хүсэлт гаргаад ингээд тэнцчдэг зүйл биш. Тэгээд энэ нь ганцхан одоо нөгөө нэг улсаас нөгөө улс руу одоо ажил аплайдахадаач биш, зүгээр улс дотроо сайн компанид ажил аплайдахад хүртэл ажлын одоо байранд анкет явуулахад хүртэл энэ бол маш том сорилтууд байдаг, маш том уралдаанд ингээд залуу хүмүүс орж идэг. Тэгэхээр нэгэнт одоо карьер нь тогтцсон ч юм уу, нэгэнт одоо өөрийгөө юу хийж чаддгаа мэддэг болсон 35-аас дээш насныхантай харьцуулахад энэ залуу үеийнхэн маань өөрөө энэ бүх зүйл шин зүйлүүдэд сорилтонд орж идэг. За тэгээд
чамд боломж байгаа гэдэг маш олон одоо ийм текст мессеж те одоо ухуулга юу гэдэг ингээ маш олон сувгуудаар ингээ мэдээллийг авч байгаа. Тэгээ энэ нь ингээд залуу үеийнхнийг дахиад ядгүй гэхээр стресстүүлэх бас нэг дараагийн шалтгаан болт юм байна. Тэгээд дахиад нөгөө уралдааны тоог л өөрөө глобалчлал нь нэмээд байна гэдэг мессеж одоо гэдэг санааг өгөх гээд байна. За дөрөвдүгээрт нь болохоор за маш их юм хүчин чармаалтуудаас болоод burnout-нд одоо орж ийнэ. За тэгэхээр энэ burnout нь буюу одоо ажлаас хальшрах хам шинж гэж нэрлэдэг байгаа шиг байгаа юм. Тэгээ энэнд орох нь бол өөрөө бол бүтэлгүйтэл бол биш ээ. Энэ бол зүгээр харин сигнал. Сигнал гэдэг нь юу вэ гэхээр хэрвээ чамд ийм байдал ажиглагдаж байх юм бол чи ингээд энийг эмчлэхгүй энэ дээр ажиллахгүйгээр тэр чигтээ гүрийгээл яваад авах юм бол харин жинхнээсээ бүтэлгүйтлээ нүүр тулнаа тийм ингээд гой ухаалгаар бодож чадахгүй болно, сэрэггээр бодож чадахгүй болно. Тэгээд юм хийх тоолондоо ядралыг мэдрэндээ оюуны хувьд ч тэр биений хувьд ч тэр ядралыг мэдрэн. За тэгээд энэ карьерийн марафон буюу карьерийн энэ уралдаанд бол чи одоо ялагдах хамгийн том шалтгаан чинь бол энэ ажлаас хальшрах шинж чинь болно. Тэгэхээр хэрвээ ажлаас хальшрах энэ одоо шинж тэмдэг чамд ажиглагдаж байгаа бол энэ бол сигнал шүү. Тэгэхээр энэ сигналыг одоо чи хүлээж авах хэрэгтэй. За тэгээд зөвхөн одоо энэ би залуу хүн юм чинь те би ийм зүйлд өртөхгүй ч юм уу те чи залуу хүн байж ямар одоо гутрангийн ямар их сэтгэлээр ундын энэ гэсэн ийм зүйлүүдийг ингээд бити одоо тоогоороо энэ дээрээ эсэргээрээ сайн харин ажиллаад энийг хандл хийж сураараа гэж байгаа. Өөрөөр хэлбэл энийг ингээд өөр дээрээ зохицуулж сураараа гэдэг ийм зөвлөмжийг бол энэ дээр бол өгсөн байна. Тэгэхээр одоо хэдий залуу хүн ч гэсэнтэй одоо ийм ажилласаа хальшрах те ийм шинж байдлыг бол мэдэрнэ. За тэгээд дамаа ялангуяа глобалчлагдж байгаа буюу одоо мэдээллийнх нь ингээд одоо маш олон төрлийн мэдээллийг нэг доор авч чадж байгаа ийм үед бол энэ одоо стресст орох гэдэг энэ байдал бол харин ч бүр хурдан хугацаанд ирэх боломжтой зүйлээ гэж байгаа. За тэгээд ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ч юм уу те ингээ янз бүрийн судалгааны газруудаас гаргасан энэ зөвлөмжтөр болохоор одоо энэ хяналтгүй стрессээс үүдэлтэй ажлын байран дээрх одоо ийм үзэгдлийг бол burnout гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр ийм учраас одоо энээсээ гарахын тулд яах вэ гэхээр одоо ийм байнгын дарамт чамд ингээд юу байна вэ гэдгээ өөрөө ингээд илрүүлж гаргаж ирэх хэрэгтэй. За тэгээд одоо ямар зүйл дээр чи өөртөө ингээд урамшуул хүсэж байгаа вэ тий? Тэгээ урамшуул гэдэг нь заавал мөнгө урамшуулал биш. Тэг ингээд одоо өөртөө нэг амралт өгөх ч юм уу, өөртөө нэг одоо эсвэл үүдэнтэй удирдлагаасаа нэг тийм гоё энерги авахар үг сонсох тийм мэдрэмж дутаад байдаг ч гэдэг юм уу. Ерөнхийдөө чамд ингээд яг юу дутагдаад байгаа вэ гэдгээ чи өөрөө ингээд илрүүлж гаргаж ирэх хэрэгтэй гэж байна. За тэгээд хит их юм туйлшрахгүй байх альваад хит их туйлшрахгүйгээр одоо яг юм бодиттой дүгнэлтүүдийг гаргаж сурах нь өөрөө бас энэ ажлаас хальшрах хам шинж чинь өөрөө одоо өртөхгүй байх юм одоо боломж байна шүү гэдэг ийм зүйлүүдийг бол энэ судалгааны ажил дээр ерөнхийдөө бол өгсөн байна. Судалгаатай мэдээгээр залуу байх тусмаа илүү өндөр их стресс бол авдсан байна. За тэгээд энэ стресс нь яалтчгүй одоо настай нь холбоотой юм байна те. Туршлага сул нэмгэн. За тэгээд дээрээс нь нэмээд одоо санхүүгийн хувьд туршлага бага учраас одоо бага цалингаар цалинжиж эхэлдэг. За тэгээд бусдыг гүйцэхийн тулд нөгөө маш их өндөр цагаар илүү их хүчин чармаалт гаргаж ажиллах хэрэгтэй болдог. За тэгээ 35-аас дээш насныхантай харьцуулахад одоо нөгөө карьерийн марафон буюу уралдаанд ингээ оролцож өөрийгөө нотлож, батлаж тэгээ би дараагийн ээлжний хүн би шүү гэдгээ ингээд харуулах хэрэгтэй болдог гэл ингээд маш олон чаленж буюу сорилтууд энэ залуу үеийнхэнд мань байдаг учраас одоо 35-аас дээш насныхантай харьцуулахад 40%-аар илүү ажлын байрны стрессэд өртдөг юм байна. Ингээд өнөөдрийн мэдээгээр бол хэрвээ чи энэ одоо дээрх саяны ярьсан шинж тэмдгүүд чамд мэдрэгдэж байгаа бол ингээд чи ганцаараа л ингээд байгаа зүйл биш ахны. Ингээд ерөөсөө л дэлхийн нийтээр байгаа хүмүүст залуу хүмүүст энэ одоо дарамтууд бол мэдрэгддэг зүйл байх нэ. Мэдрэгдэж байгаа бол
тэр чигтээ хүлээн зөвшөөрөө цаашаагаа ингээд тоохгүй яваад ах юм бол эсэргээрээ харин өөрийн чинь mental health буюу одоо сэтгэл зүйн эрүүл мэндтэй биений эрүүл мэнд чинь бол сөрөг нөлөөллийг бол үзүүлнэ. Тийм болохоор тэрэн дээрээ анхаардаг байх хэрэгтэй шүү. За тэгээд бас хизээж эндээс чи зүхтаж чадахгүй. Энэ угаасаа байсараа л байх зүйл. Энэ бол үе хамаарахгүйгээр энэ одоо карьертэй холбоотой зүйл дээр бол энэ байдаг л зүйл. Тийм болохоор яаж одоо хурдан тэгтээ яаж ухаалгаар илүү одоо ажлын туршлагатай болох уу, яаж илүү одоо ухаалгаар удаан суухгүйгээр одоо тархиныхаа чадамжийг чи ашиглаад илүү өндөр бүтээмжийг гаргаж чадах вэ? За тэгээд чамд нөгөө байглаас өгөгдсөн ямар өгөгдөл давуу тал чамд байгаа вэ? Тэр нь одоо бусдаас чамд юугаараа илүү яаж илэрдэг вэ гэх мэтлэнгийн өөр дээрээ ажилласныхаа үндсэн дээрээс чи энэ burnout-д аль болох баг хүртэх боломжтой гэж би хэлмээр байна. За тэгээд эцэст нь бол яг чиний vibe-ын тохирсон одоо би ментортай болоороо гэж хэлмээр байна. Тэгээд тэр ментор бол чамааг яг байгаагаар чинь чамааг эвдэхгүйгээр заалж чиглүүлээд тэгээд чамд тулгамжиж байгаа асуудлыг чамаар өөрөөр чинь ингээд шийдвэрлэхэд хэрэгцээтэй асуултыг асуух, зөвлөгөө өгөх, чиглүүлгийг өгч чаддаг ийм хүнийг хэрвээ чи олж чадах юм бол энэ бол илүү хялбархан бөгөөд бас илүү амархан байдлаар за тэгтээ одоо профешнл буюу мэргэжлийн байдлаа алдахгүйгээр энэ карьерийн өрсөлдөөнд одоо чи оролцох боломжийг бий олгох чаднаа гэж бодож байна. Ингээд ментортай бас болохыг хичээгээрэй. Өнөөдрийн мэдээг болохоор Times of India гэдэг одоо судалгаанд нийтэлдэг сайтнаас та бүхэндээ хүргэлээ. Өнөөдрийн танилцуулсан судалгаа ингээд хэр зэрэг бодит одоо амьдралтаа нийцэж байна вэ? Та юу гэж бодож байна те? Үнэхээр залуу үеийн чамтай хамтарч ажиллаж байгаа залуу эсвэл ч өөрөө залуу ажилтан бол ийм өндөр стрессийг мэдэрч байна уу? Тэгээд эдгээр нь одоо үнэн үү чи юу гэж бодож байна гэдгээ коммент хэсэгт ингээд бас сэтгэлээ үлдээгээрэй. За өнөөдрийн мэдээг болохоор Times of India гэдэг одоо судалгааны ажлыг нийтэлдэг энэ вебээс та бүхэндээ хүргэлээ. За ингээд дараагийн сонирхолтой судалгаатай мэдээгээр уулзтлаа. Баяртай 7 хоног болгоны мегамар гарагт судалгаатай мэдээ та бүхэнд хүрэх болно.